хоол цайнд яарад бас тодруулъя гэсэн тодруулгыг өгөхгүйгээр явж байгаа шиг байна. За би нэг ийм асуух гэсэн юм аа. Бизнес эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдах үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээх энэ ажиллагаа төрийн бодлого үйл ажиллагаанд хориглох зүйлээ гэсэн ийм заалт орж ирж байгаа. Эрүүгийн хуулийн 13-14-ийг бид нар чи хүчингү болгоцсон шүү дээ. Ер нь бол одоо бизнес эрхлэгч байгууллагын ч одоо нэр хүндийг хуулиар бол хамгаалсан зүйл залт нэгч байхгүй. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндэд төр халдаж байгааг хэн тогтоож ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг бас ууг нь бол одоо тодорхой болгох ёстой гэсэн ийм одоо асуултыг за би Тэнхмийн одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энэ ажлын хэсгийн дарга нэг төвшнгөөс энэ асуултыг асууя. Хоёр дахь нь болохоор зөвшөөрлийн тухай хуулийг өнгөрсөн онд одоо намрын чуулганы сүүлийн өдөр 3 гишүүн хамтдаа өргөн бариад тэгээд бид нар одоо бас 2-3 сарын хугацаанд нэлээд ажиллаж тэгээд ер нь бол одоо бас эгүүлэн татаад засгийн газрын энийгээ бас стандартын тухай хуультай хамт өргөн барьмаар байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн. Тэгээд бизнесийн эрх чөлөөний тухай хууль гэж нүрээ хувиргаад ингээ орж ирсэн стандартын асуудал нь бол орхигдсон байгаа. За тухайн үед ажлын хэсгээр одоо асуудалтай гэж яригдчихсэн асуудлууд зарим одоо дагсан хуулиасаа бол хасагдсан байлээ. Мэдээллийн түвшинд явуулах одоо нийтийн үйлчилгээний одоо энэ асуудлууд хасагдсан байлээ. Тэгэхээр мэдээллийн түвшинд шууд одоо нээлттэй үйл ажиллагаагаа явуулна гэж ярьсан байгаа асуудлууд хэрхэн яаж шийдвэрлэгдэхээр байгаа вэ гэдгийг одоо бас ажлын хэсгийн зүгээс юм уу эсвэл одоо хууль санаачлагчаас асууя. Яагаад гэвэл олон нийтэд өгсөн одоо ойлголт мэдээлэл нь хэн хүссэн юмаа одоо зүгээр л мэдэгдээл хийчиж болно гэсэн ийм одоо ойлголтыг өгсөн байгаа учраас энэ одоо хിവэрээ юу мэдээллийн төвшөнд юу хийж болох уу гэдэг энэ асуудлыг бол одоо бас ярих нь зүйтэй. Яагаад гэвэл хуулийг одоо бид нар бас эцэслэн батлагч гэдэг юм уу одоо дараагийн 7 хоногт бол шууд ингэ батлагдаад явах ийм асуудал байна. За 3 дахь асуудал нь юу юм бэ гэхлээр хуулиас давсан журам байж болохгүй гэд хуулиндаа оруулаагүй мөртлөөсөө наанан засгийн газар маш олон журмаа цуцалчихсан. Ингээд ямар ч зохицуулалтгүй салбарууд байгаа шүү. Тэгэхээр энэ хэрэглээсээ попралтоосоо салаад зохицуулах ёстой салбаруудаа журамлаарай. Тэгэхгүй бол одоо бас энэ хуулийн дагуу буцааж байгаа хуулийн төслүүд байгаа төр иргэнийхээ аюулгүй байдал болон одоо энэ нэг тэмдэг хитрхи эрх чөлөө олгож ийна гэсэн попрал биш харин төр бол энэ төрийн үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэ журмуудаа та нар өөрсдөө шуурхаа батлаарай. Тэгэхгүй бол одоо энэ зохицуулдаггүй салбарууд бас маш их байна шүү гэдгийг анхааруулan хэлье. За асуултанд хариултыг их төвшин гişвэн. За их төвшин ажлын хэсгийн ахлагч хариулъя. За энэ нэр хүндэд бизнесийн нэр хүндэд бол халддаг жишээ бол ер нь бол нийтлэг болсон байгаа. Тэгээд тодорхой хугацаанд одоо санаатай санамсаргүй байдлаар аж ахуйн нэгжүүдийг бол одоо янз бүрийн байдлаар үйл ажиллагаанд нэр хүндэд нь алдар хүндэд нь халддаг ийм бол одоо нэлээд одоо жишээ болцсон. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгээд дээр нь бас сая үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбоотойгоор яг энэтэй холбоотой бас заалт өөрчлөлт найруулж орж ирэх гэсэн боловч энэ заалтыг одоо оруулж ирээг байгаа. Гэхдээ бидний хүлээлт бол одоо бид нар одоо улсын хурлын гишүүдийн хувьд ч гэсэн энэ зүйл залт бол бас тодорхой хэмжээнд зохицуулагдах ёстой гэж бодчиход энэ хууль залтуудыг оруулж ирэх ёстой оруулж ирнэ гэсэн хүлээлт байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой зарчмын асуудлуудыг эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн дээр заагдсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль дээр заасан зарчмуудын хүрээнд хууль тогтоомжуудыг сайжруулах, өөрчлөх энэ одоо үнд суурьуд болж байгаа. Тэгэхээр энд нийцээгүй хуулиудыг энэ жил болгон тайлан гарч байгаа учраас энэ тайланг хилцүүлээд эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа энэ эрх чөлөөг энэ зарчмуудыг зөрчиж байгаа хууль тогтоомжийг яаж өөрчлөх талаар жил болгон хилцэх юм болцоо боломжууд гарч иж байгаа. Мэдээлэлээр чөлөөтэй эрхлэнэ гэдэг дээр зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтал бол
хуулиар хоригдсон болон зөвшөөрлийн тухай хуулиар одоо зохицуулснаас бусад үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэнэ гэсэн ийм одоо хуулийн үзэл баримтал байгаа. Нөгөө талдаа энэ түрүүн бас ганх үе гишүүний ярьж ирсэн энэ орон нутаг дээр худалдаа үйлчлэгийн төрөл ангил худалдаа үйлчлэгээ эрхлэхэд тавигдах шаардлага гэдэг ийм зөвшөөрлийн маягтай энэ эрх олгосон засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуулийн дээр ингээд орцсон байгаа. Тэгэхээр энийг энэ өөрчлөх одоо хэрэгцээ шаардлага энийг дагаж өөрчилж иж энэ одоо үйл ажиллагаанууд илүү цогц болж харагдана. Тэгэхээр энэтэй холбоотой өөрчлөлтийг бас өргөн байрах одоо шаардлагатай байгаа. Түрүүчийн хэлсэн төрийн хяналт шалгалт болон юутай холбоотой стандарт хэмжилтзүйтэй холбоотой хуулиудтай хамт өргөн барьж өөрчлөлт цогц болно гэж бодож байгаа. Энэ олон журмууд одоо энэ хуулийн төсөл орж ирэхэд зөвшөөрлийн тухай хууль шинжилж сая орж ирэхэд ажлын хэсэг дээр өмнө бас ажлын хэсэг дээр ариун зээг гишүүн бас нэлээд олон чухал саналаануудыг хэлж ирсэн. Тэгээд энэ бүх журмуудаа захиргааны хэмжээний актуудыг бүгдээр ингэ цуцалсан байгаа. Энийг зөвхөн хуулиар тавигдах шаардлагуудыг одоо тогтооно гэдэг. Тэгээ энэ зүйл залтуудаа зөвшөөрөл олгогч байгууллагууд энэ зөвшөөрлийн тухай хуулийн дээрээ бүгдийг нь оруулж ирсэн байгаа. Тэгэхээр зарим нь бол бас тодорхойгүй зохицуулт нь үзмжийн шинжтэй асуудлууд байсан учраас тухайлбал харилцаа холбооны зохицуулах хороотой холбоотой дөрвөн жишээлбэл хуулийг тодорхой хэмжээр үзмжээр энэ сонгон шалгуулалтад хандахын болцоо боломж байгаа учраас гээд энэ хуулийн төслүүдийг буцаасан байгаа. Мөн энэтэй За нэмж шадар сайд Жэнквэр хариулъя. За бизнесийн үйл ажиллагаанд дах төрийн дарамтыг арилгах нөгөө талдаа эдийн засаг төрийн оролцоог багасгах энэ том зорилт энэ хуулиудын цаана байна. За нэг удаагийн шинжтэй эрсдлийн төвшин багтаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг мэдэгдээд эхлэхийг 9 бүлэг 38 зүйлээс бүрдсэн нийт 338 зөвшөөрлөг мэдэгдээр явж байгаа. Энд бас нэг том өөрчлөлт сайхан бид нар нээсэн e-бизнес CGM гэж байгаа. Энэ системд бизнес эрхлэгч хаана юу хийхээ мэдэгдээд хүлээлгүйгээр шууд одоо бизнесийн үйл ажиллагааг нээх эрхийг нээж байгаа. 8 төрлийн 146 бизнес эхний ээлжинд e-бизнест ороод одоо альва тийм төрийн зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн байгаа. За тэгээд нийт одоо 251 тусгай зөвшөөрлөөс 233-ийн захин хэлбэрлэлөө бас оруулсан. E-бизнест оруулсан байгаа. За явцсан хяналт шалгалтаар үйл ажиллагаа За гүйцэж хариулъя. Энэ явцсан хяналт шалгалтаар үйл ажиллагаанд хэвийн тохиол зөвшөөрлийн хугацаа шууд одоо сунгадаг болж байгаа. Зөвшөөрлийн хугацаануудыг урсгаж байгаа. Тусгай зөвшөөрлийг 10-аас доошгүй жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, мэдээлэлээр эрхлэх үйл ажиллагаа 3 жилээс дээшгүй гэдэг. За төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх юм болцоог олгож байгаа. За ингээд эн чинь нийтдээ тусгай болон энгийн зөвшөөрөл авах тавигдах нөхцөл шаардлагын салбарын дагалдах хуулиудад зааж өгч байгаа. Зөвшөөрлөл хуулинд хуульчлан туснаа гэсэн үг. Тустай эрх зүйн акт гаргаад зохицуулдаг энэ байдал хязгаарлагдана. Зөвхөн салбарын дагалдах хуулиудад зөвшөөрөл нь хуульчлагдсан заагдана. Энэ дотор 83 дагалдах хуулийн өөрчлөлт яваа. За энэ бол үнэхээр эдийн засаг дахь төрийн оролцоо, бизнес үйл ажиллагаанд дах төрийн дарамтыг нэлээд эрс цөөлсөн юм ажил болно. Тэгэхээр бүгд тэр e-бизнес CGM-ийг одоо өргөн ашиглаарай. Ажиллаад эхэлсэн байгаа.